Монгол Солонгосын уул уурхайн түншлэл, мэрэгжилтэн бэлтгэх шинэ боломж, чухал ашигт малтмал уул уурхайн хөрөнгө оруулалт 2025 олон улсын арга хэмжээ бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдлаа. Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах, олон улсын түвшний инженер, мэрэгжилтэн бэлтгэх зорилгоор Эрдэнэс Монгол нэгдэл бүгд найрамдах Солонгос улсын төр хувийн хэмжээний байгууллагуудтай өргөн хүрээний хамтын ажиллагааг эхлүүллээ. За төр хувийн хэмжээний түвшлийг хамгийн зөв платформ Солонгос улсад бас анх удаа хэрэгжиж эхэлж байна. Samsung, Kigam зэрэг Солонгосын нэр хүндтэй 100 гаруй компани аж ахуйн нэгж байгууллагууд өнөөдрийн үйл ажиллагаанд оролцлоо. Өнөөдөр бол энэ Солонгост бид нэр ирж форум зохион байгуулж байгаа нь бол ер нь газрын ховор элементийг хайж илрүүлэх, ер нь хайгуул судалгааны чиглэлд хамтран ажиллах ийм гол зорилготой. Энэ дээрээ бас бодиттой том төслүүдийг хэрэгжүүлэхийн зорилготой байгаа юм. Тус чуулганы үеэр хоёр тал хэд хэдэн чухал санамж бичигт гэрээнд гарын үсэг зурсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын Комир корпорацтай уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр Kigam судалгааны институттэй чухал ашигт малтмалын судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн Чомбок үндэсний их сургуульд 500 монгол оюутныг инженерийн чиглэлээр сургах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Мөн Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа Эрдэнэс Алт ресурс компани Samsung Group-тэй 17 сая Америк долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээ байгууллаа. Эрдэнэс Монгол Сөүл Тэтгэлийн газар 2025 оны 3 дугаар сард анх Сөүл хотноо үүсгэн байгуулагдсан. За Солонгос улсын хууль дүрмээр тухайн улсад үйл ажиллагаа албан ёсоор явуулах гэж байгаа бол төлөөлөгчийн газрын албан ёсоор байгуулсан байх шаардлага тавигддаг. Тэр хууль ёсны шаардлагын дагуу Эрдэнэс Монгол компани Солонгос улс төлөөлөгчийн газраа байгуулж өнөөдөр Чомбок их сургуультай 500 оюутан, уул уурхайн чиглэлээр 500 оюутан, AI Physical чиглэлээр сургалтад ажилтан албан агч нарын бэлтгэхээр ингээд бас гар үсэг зурлаа. За манай компанийн хувьд бид нэр Солонгос улсын Samsung корпорацтай хамтарч ажиллаад 5 дахь жилдээ орж байна. Өнгөрсөн жилийн хувьд бол Samsung корпорацтай нийт 250 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлого хийсэн. Одоо манай томоохон хамтран ажиллагч байгууллага байна. Бид цаашдаа алтны шин төслүүдэд эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар мөн гадны хөрөнгө оруулагч нар Samsung корпорацтай ярилцж байна. Мөн цаашдаа эдийн засгийн өгөөж талаасаа, хөрөнгө оруулалт талаасаа, технологи талаасаа ч гэсэн бидний бас дэмжиж ажиллахаа илэрхийлж байгаад баяртай байна. 네, 안녕하세요. 남한 Чомбок их сургуулийн олон улсын амттай ажиллагааны дарга Ичүүгаар юм гэдэг. За энэ удаагийн олон улсын MOU нь болохоор бид 3-5 жилийн хугацаанд манай сургууль сураад мэргэжлээ боловсон хүчин болоод бэлтгэгчдээр ингээд хамтран ажиллахаар болж байгаа. Манай сургуулийн хувьд болохоор улсын сургууль тооцогдож явдаг. Дээрээс нь улсын энэ удаагийн төсвөөсөө Physical AI буюу хөдөлгөөнтэй AI чиглэлээр хөрөнгө оруулалт босгож цаашдаа энэ чиглэлээр ажиллахаар болж байгаа. 세 가지 말씀 5 жилийн хугацаанд бол Солонгос улсаас Монгол улсад ийм ашиг нотолын чиглэлээр хөрөнгө оруулсан, хайгуул судалгаа хийсэн олборлтын талаар хөрөнгө оруулсан тийм 33 компани байдаг. Сүүлийн 5 жил 33 гэдэг ийм олон сонирхол байна ашигтай. Солонгосын хөрөнгө оруулалтны хүртэл ингэж ихээр сонирхож байгаа гэдгийг харуулж байгаа юм гэж бодож байна. Мөн Эрдэнэс Монгол нэгдлийн зүгээс ч гэсэн сүүлийн үед нэг 7 чухал ашиг нотолын 7 төрлийн ашиг нотолоор уул уурхайн амнаас лицензтэй тусгай зөвшөөрлөг өгсөн байгаа гэдэг мэдээллийг сонссон байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр ажилтдаг хоёр төрийн өмчттэй корпорациуд ажиллах юм бол илүү итгэж болох ус нөлөө үрдэн бүхий тийм ажил болно гэж хэлж байгаа. Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд Монгол улс байгалийн баялгаа илүү үр ашигтайгаар боловсруулах, мэрэгжлийн инженеруудыг гадаадд сургаж, бэлтгэх, уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлд гаргах боломжийг бодитоор бий болгож байна.